Саяхан Шанхайн ардын дунд чадны шүүхэд олонний анхаарлыг татсан эхнэрээ хөнөөж цогцыг нуусан хэргийн шүүхийн шийдвэрийг олон нийтэд зарлалаа. Шүүгдэгч Жу Сяодунд анхан шатны шүүхээс цаазаар авах ял оноосон бөгөөд уг шийдвэрийг давж заалдах шатанд бүх насаар нь хорих ял болгон өөрчилсөн байна. 2016 оны 10 дугаар сард тухайн үед 29 настай байсан Шанхайн оршин суугч Жу Сяодун эхнэр Ян Липинтэйгээ өчүүхэн шалтгаанаар маргалдсны улмаас түүний газар дээр нь боомлон хөнөөж цогцыг нь 105 хоногийн турш нуусан байж. Энэ хугацаанд Жу Сяодун эхнэрийнхээ цогцыг хөрөгчөнд хийн хадгалсан. Мөн эхнэрийгээ амьд мэд харагдуулахын тулд гэр бүлийнхэнд нь WeChat-аар мессеж илгээж дараа нь бүр хоёр эмэгтэйтэй хамт зочид буудалд орж байсан нь тогтоогдчихэ. Шүүх хурал дээр Жу Сяодун мэдүүлэхдээ 2016 оны 10 дугаар сарын 15-нд эхнэр Ян Липинтэйгээ Ханжоу хот руу аялсан бөгөөд сэтгэлдэн нийцсэн зочид буудал захиалж чадаагүйгээс болж Ян Липин дургуутсаж улмаар хоорондоо маргалдсан гэв. Зам зуур эхнэрээ тайвшруулахыг оролдсон ч 10 дугаар сарын 17-ны өглөө Ян Липин гомдолсоор байсан хэмээн мэдүүлсэн байна. Хэрэг гарах үед ям бүсгүй нийл яган өнгийн хүрм саарал өнгийн хөвөн өмдөмссөн байдалтай орон дээр хагас налж хэвдэж байсан аж. Жу Сяодун орных нь хажуу зогсож байгаад хоёр гараараа хүзүүг нь боомлжээ. Боомлуулж байх явцдаа Ян Липиний нүур хөхөрж дуу гаргаж амжилгүй байсаар амьсгал хураасан байна. Үүний дараа Жу шүүгэнээсээ хүнжилний уут гарган задлаад Ян Липиний цогцыг ороож шинээр худалдаж авсан хөрөгчөндөө хийжээ. Шүүх шинжилгээний дүгнэлтээр Ян Липин механик асфикс буюу боомлолтын улмаас нас барсан нь тогтоогдсон ч түүнийг хасах 10 хэмээн температуртай хөргөгчөнд 3 сараас дээш хугацаанд хадгалсан тул яг нас барсан хугацааг нь тодорхойлох боломжгүй байж. Охиноо алагдсан тухай мэдээг сонссноос хойш Ян Липиний аав болон түүний ээж хоёр хизээж сэтгэл амар байж чадаагүй. Эцэг нь арх ууж өөрийгөө мансууруулж байж л унтаж чаддаг болсон бөгөөд охиноо санах бүрд зүрхэн өвдөж шаналдаг гэжээ. Гэрлэлт бол нэг төрлийн мөрийтэй тоглоом гэдэг. Зөв хүнтэй учирвал насан туршийн аз жаргал. Харин буруу хүнтэй таарвал насан туршийн зовлон болдог. Гэвч ям бүсгүй ердөө 5 сар ханьсныхаа дараа нөхрийнхөө гарт амиа алдсан юм. Ян Липин айлын ганц охин зөөлөн дүлгэн зангааштай царайлаг төрхтөө бүсгүй байв. Эцэг ихэн түүнийг онцгойлон хайрлаж өсгсөн. Хүнтэй эрт учирвал хичээл сурлагад нь нөлөөлж ирээдүйн замд нь саад болно гэж болгоомжилсан тул Ян Липин сургуульд байх хугацаанд огтхон ч үерхэж байгаагүй. Их сургууль төгссөний дараа Ян Липин Шанхай нэр хүндтэй бага сургуульд багшаар орж чадав. 2013 онд найзынхаа танилцуулгаар худалдааны төвд худалдагч хийдэг задгай амьдралтай Жу Сяодунтай танилцсан байна. Жу Сяодун бага орлоготой ч мөнгө өрөхтэй гар татдаггүй нэгэн байсан. Тэр царайлаг төрөх чихэнд уярмаар сайхан үгсээрээ ям бүсгүйн сэтгэлийг бүрэн эзэмдэжээ. Ям бүсгүй түүнд гал халуун дурлаж бүр гэрлэхээс өмнө Жу Сяодуны өөрийн хүртэл төлж өгөн бүхнийг золиослоход бэлэн болсон байна. 2 жилийн үерхлийн дараа тэд гэрлэв. Хурмын маш энгийн болж Ян Липин бүр хурмын даашинс ч өмсөөгүй. Харин түүний эцэг их 100,000 юан өгч Жу Сяодуны байрыг төгчүүлж өгсөн аж. Энэ хугацаанд ям бүсгүй огт гомдол гаргалгүй Жу Сяодунтай хамт амьдрал хөл тавихад бэлэн байв. Гэвч үзэсгэлэнт бүсгүйг олж авсан Жу Сяодун задгай амьдралынхаа уг чанарыг удаан нуун дарж чадсангүй. Гэрлснээс хойш ердөө 1 сарын дараа ям бүсгүй түүнийг өөр эмэгтэйтэй харилцаатай байгааг олж мэдв. Ян Липин сэтгэлээр унаж цөхөрж сална гэж шийдсэн ч Жу Сяодуны уйлан гуйсан гуйлтанд автан бодлоо өөрчилж энэ бүхнийг зүрхэндээ нууцлан хиндэж хилэлгүй өнгөрөөсөн байна. Энэ гэрлэлтийн явцад Жу Сяодуны үнэнч бус байдлаас гадна хоёр хүний үзэл бодол, амьдралын үнэт зүйл, мөнгө хэрэглэх хандлага огт таараагүй. Өчүүхэн зүйлээс болж байнга маргалддаг байсан. Эцэст нь Жу Сяодун энэ бүхнээс залхаж салах шийдвэр гаргасан байна. Харин энэ удаад ям бүсгүй салахыг хүссэнгүй. Ингээд тэд аялын үеэр дахин маргалдахад Жу Сяодун уур хилэнгээ барьж дийлэлгүй Ян Липинийг боомлж хөнөөсөн. Ян Липиний амьсгал тасарсныг мэдмэгц Жу Сяодун огтхонч сандарсангүй. Тэр даруйд цогцыг нь хөнжлөөр ороож хөлдөөгчөнд хийжээ. Үүний дараа Ян Липиний 45,000 юаны хадгаламжийг өөрийн данс руу шилжүүлж гэр доторх хөдөлгөөнийг ажиллах зорилгоор камер хүртэл худалдаа авсан байна. Энэ бүхнийг хийх явцад Жу Сяодун огт баламгдаагүй, үйлдэл бүр нь маш тайван. Дараалалтай яг л энэ мөчийг урьдчилан мянган удаа төсөөлж бэлтгэсэн мэт харагдаж байж.
Бүх зүйлс төгс зохион байгуулагдсан гэж үзмэгцээ тэр Ян Липиний банкны карт мөнгийг авч янз бүрийн газраар идэж зугаацсан мөн ям бүсгүйн иргэний өмнөлөхийг ашиглаж өөр эмэгтэйчүүдтэй олон удаа зочид буудалд өрөө авч байсан байна. Ям бүсгүй гинэд алга болбол төрөл төрөсөд найз нөхдийн анхаарлыг татна гэдгийг Зүү Сяодун сайн мэдэж байсан. Тиймээс тэр ям бүсгийн WeChat болон сошиал хаягт нэвтэрч үе мессеж мэдээлэл нийтэлж бусдад Ян Липийн амьд байгаа мэт сэтгэл төрүүлсээр байлаа. Эцэг их найз нөхд нь ям бүсгүйтэй холбогдоход Зүү Сяодун түүний нэрийн өмнөөс яг түүний өнгө аяс үгээр хариу бичдэг байсан бөгөөд гар утас эвдэрсэн дуудлага болон видео хийх боломжгүй гэсэн шалтгаан ашиглан түүний аль хэдийн нас барсан гэдгийг нууж байв. 2016 оны 2 дугаар сард Ян Липиний аав 60 насны ойгоо тэмдэглэх үед охин нь огт ирсэнгүй. Үүнд аав нь маш их уурлаж гэрэлснээс хойш 3 сар гэртээ ирээгүй. Төрсөн өдрийг минь тоосонгүй хэмээн охиноо хүүтэн сэтгэлтэй ачгүй хүн гэж бодов. Яг энэ үед Зүү Сяодун Ян Липиний үхлийг цаашид нөх боломжгүй болсон гэдгээ ойлгож эцэг эхээсээ тусламж хүссэний эцэст тэдний ятгалгаар өөрөө очиж бууж өгсөн байна. Ян Липиний аав тухайн үед охиндоо гомдож дургуутсаж байсан ч 20 гаруй жил хайрлан өсгсөн ганц охин нь аль хэдийн цогц болоод удаж байсныг огтхонч төсөөлөөгүй. Жинхэнэ буруутан ишлэгдсэн тухай мэдээг сонсоод өндөр настай аав нь сэтгэл санааны гүн хямралд орж ухаан баларцсан байна. Магадгүй эр хэдэн 10 жилийн турш тэр дахин хизээж төрсөн өдрөө тэмдэглэхгүй ч байж мэднэ. Үүний дараа мөрдөн шалгалтын явцад Зүү Сяодуны үйлдэл нь онц ноцтой санаатай гэмт хэрэг болох нь тодорхой болсон ч тэр өөрийгөө уур хилэнгийн улмаас үйлдсэн аллага, өөрөө бууж өгсөн хэмээн хариуцлагаа хөнгөрүүлэхийг оролцоор байсан. Гэвч хуулийн тор нэгт завсар зайгүй бөгөөд Зүү Сяодуны хийсэн хэрэг түүний ярьж буй шиг энгийн зүйл огтхонч биш байлаа. 2016 оны 9 дугаар сард шөнийн 2 цаг үед Зүү Сяодун эцгийнхээ дансыг ашиглан үхлийн философи, үхлийн задлан шинжилгээний тайз нэртэй 2 ном худалдан авсан байна. Яагаад ийм төрлийн ном авсан тухай асуухад Зүү Сяодун Ян Липийн уншмаар байна гэж хэлсэн. Би өөрөө сонирхоогүй гэж хариулжээ. Гэвч Ян Липийн багасаа даруухан хүмүүжилтэй багаангийн багш мэрэгжилтэй хүн байсан. Тэр ном унших дуртай байсан ч ийм туйлширсан, аимшигтай агуулгатай ном сонирхох боломжгүй гэдэг нь ойлгомжтой байсан. Хосуудын амьдарч байсан байр нь нэг унталгын өрөө, нэг зочны өрөөтэй маш жижиг талбайтай байж, анхнаасаа гэрт нь жижиг л хөрөгч байсан. Гэтэл 2016 оны 9 дугаар сард Зүү Сяодун том хэмжээний хөлдөөгч худалдаа авсан байна. Анхандаа үүнийг тайлбарлахдаа Ян Липийн үхрийн махан дуртай учраас мах хөлдөөх гэж авсан гэжээ. Харин дараа нь тайлбараа өөрчилж би олон гүрвэл могоод хийжээдэг. Тэдний хоолыг хөлдөөх хэрэгтэй байсан хэмээн мэдүүлсэн байдаг. Анх 2016 оны 9 дугаар сард Зүү Сяодуны ажиллаж байсан гадаад компанийн үйл ажиллагаа зогсож тогтмол орлогогүй болсон байдаг. Үүний дараа Ян бүсгүйг ажлаас нь гаргаад өөртөө хамт Хонконг руу явахыг ятгахжээ. Гэвч өмгөөлөгч асуухад Зүү Сяодун Ян Липийн Хонконг явах тухай огт мэдээгүй гэж үгүйсгэсэн байдаг. Гэтэл Ян Липиний ажлаас гарах өргөдөлд Зүү Сяодунтай хамт Хонконг явах гэж тодорхой бичигдсэн байв. Энэ нь Ян бүсгүйг ажлаас нь гаргах санаачлагыг Зүү Сяодун өөрөө гаргасан, улмаар түүнийг удаан хугацаанд ажилдаа явахгүй болгож хүмүүсийн анхаарлыг татахгүй байх. Өөрийн гэмт хэрэгээ ичлэгдэхээс хамгаалах зорилготой байсныг нотолж байна. Зүү Сяодуны дээрх бүх үйлдэлүүд нь энэ хэрэг санаатай урьдчилан төлөвлөгдсөн аллага болохыг бүрэн харуулсан гэж үзсэн. Хэдийгээр тэр өөрөө очиж бууж өгсөн ч ямар ч гэмшилгүй байсан. Эцэст нь тэр өөрийн хийсэн үйлдэлийнхээ төлөөсийг амь насаараа төлжээ. Анхны шүүх хурлаар түүнд цаазын ял оноосон, харин давж заалдах шүүхээр түүнд бүх насаараа хоригдох ялыг өгчээ. Эцэст нь гэрлэлт бол хайрын тусгал тойл гэдэг. Хоёр хүн насан туршдаа аз жаргалтай байж чадах эсэх нь зөвхөн элдв дадал зуршил шүүлтүүрийг авч хайж бодит амьдралд орсны дараа л тодорхой болдог. Ян бүсгүй болон Зүү Сяодун хоёрын өссөн орчин амьдралын туршлах тис өөр байсан нь тэднийг эсрэг тэрсрэг зан чанартай хүмүүс болгожээ. Эхэндээ тэд бие биенийхээ гаднах төрх өнгөц сэтгэл татам байдалд хуурдсан. Харин гэрэлсний дараах амьдрал нь тэднийг там шиг зовлонд байдалд унгаж эцэстээ ийм эмнэлт явдалд хүргэсэн. Бид гэрлэлтийг аз жаргалын төлөө өөрсдөө илүү сайн хүн болгохын төлөө сонгодог. Хэрвээ гэрлэлт таныг уужуу ухаалаг хүнээс эмзэг, ууртай, цочромтгой хүн болгож өөрчилсөн бол бүх хүчээ дайчлан засах гэж оролдсон ч ямар ч үр дүнд хүрэхгүй байвал салах нь хамгийн зөв сонголт байж магадгүй. Гэрлэлт бол хүний заавал хийх сонголт биш.
Эцсийн эцэст гажуудсан хайрын харилцааг цагт нь зогсоож чадна гэдэг нь ч бас амьдралын нэгэн ухаан юм а.